За сэлб голын их гээд жижиг хиймэл нуур байгаа. За тэр тэндээс Улаанбаатар хотын хойноос Цуслангийн тэндээс гэсэн үг тийм 17 дугаар сургуулийн зүүн талын гүүр хүртэл сэлб голын 5 байршил дээр саханцар бактерийн тест хийсэн. За үр дүнг нь харуулж байна. Би хажуугаар нь хэвтүүлсэн байгаад байгаа. Яагаад гэвэл доороос нь ингэж нөгөө харахаар маш тодорхой өнгө нь харагдаж байна. Ингээд те ногоороод. За тэгээд эхнийний хэлсэн сэлб голын ихэн дээр бол азар сайн мэдээ саханцар бактерийн бохирдол энд ээжинд бол гарсангүй. За дараагийнх нь болохоор за сэлб голын санзаан гүүр гэж байна те. За тэгэхээр оор нь ингэж ногоороод харагдаж байгаа үстэй. За тэгэхээр энэ дотор бол байна. За дараагийнх нь за энэ дотор байна. За энэ юу вэ гэхээр шадивлангийн гүүр. За миний бичиг их муухай бичсэн шүү. Том муухай том палмастраар бичсэн. За дараагийнх нь бол энд бас байна. Ногоорж юм тийм үү. За энэ бол сэлб гол дамбын гүүр гэж байна. За тэгэхээр яг тэр дамбад арж явдаг нэг гүүр гэсэн юм аа. За тэгээ би хүмүүсээ за энэ дээр 17 дугаар сургууль гэж байна. За энэ бол жоохон эргэлзээтэй харагдаж байна тийм баг зэрэг ногоон туяадаа ч юм шиг. Гэтэ энэ дээжүүдээ бодоход энэ гурван дээжээ бодоход хамгийн сайн байна. За энэ дээр юу гэж бодож байна хүмүүсээ бас өөрийнхөө комментиг тайлбарыг хэлээрэй. За энэ дээр баг байхгүй юм шиг харагдаж байна. Доотлыг нь болохоор баг зэрэг туяатай юм шиг. Гэтэ баг эднэртэйгээ харьцуулахаар байхгүй л харагдаад. За тэгээд энэ дээр бас нэг магадгүй тайлбар нөгөө нэг юу байгаа шүү. Үнэхээр байхгүй бол сайн мэдээ. Тэ энэ урс чинь нөгөө нэг урсаж явахдаа юу гэдэг юм байна? Бактери энэ яг энэ ганцхан төрлийн бактери байгаа шүү дээ. Бактерийг тестэд байгаа шүү дээ. Гэтэл амьдрал дээр бол тэр усан дотор гол дотор маш олон бактери байгаа. Тэгэхээр бактериуд бас хоорондоо өрсөлддөг юм байна. Шимж ижил дээр. Тэгээд тийм болохоор зарим нь одоо голын өөр цус авахар байдаггүй тий. Нөгөө талаас өөр авсан дээж нь хаанаас авсан бэ гэдгээс нь бас хамаарна шүү дээ. За тэгэхээр яг энэ мэдчлэн ерөөсөө голыг одоо манайх чинь тийм олон голтой нийслэл биш шүү дээ. Цөөхөн одоо хамгийн том сэлб гол туул гол хоёр байна. Энийг яг ингэж юу яагаад тодорхой цэгүүд дээр ингэж аваад шатлаж аваад зөвхөн ганцхан элементээр юм ганцхан бохирдуулагчаар биш. Маш олон бохирдуулж хүнд металл юу байна те хүнд элементүүд юу байна. Энийгээр нь бүгднгээр нь тестлээд харж чадвал юу яах юм аа. Яг дараа нөгөө нэг энийг нөхөн сэргээхдээ энэ голыг цэвэрлэхэд ямар арга хэрэглэх вэ? Хаана хамгийн их төлхөө ажиллах вэ гэдэг нь тодорхой зураглал гараад ирнэ.